та бүхний амрыг ирье. За бид одоо 2 дахь хичээлээ өнөөдөр орох гэж байна. За 1-р хичээлээд сэргийн саная. За бид Америкийн пастор Рих Борны зорилгоор удирдуулсан амьдрал номыг уншиж хамтран залбирч амьдралаа аз жаргалтай болгохыг эрмэлзэж байна. За 1-р хичээлээр бидний 5 хуруу ямар зорилготой вэ гэдэг талаар үзсэн. За дараа нь энэ залбирал гэдэг бол квант физикээр бидний дотоодод хэрхэн бий болж хэрхэн үйлчлэгээ үзүүлдэг талаар үзсэн байгаа. За тэгээ бурханд талархал өргөх. За энэ бол их чухал. Бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг. Түүний зорилгын дагуу урдаас тогтоогдсон ёсоор бид түүний дотор өвлөгч болсон билээ. Эфес 1:11. За бид тэгээд энэ 5 бүлэгтэй энэ номыг судлах гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд 1-р сэдв бид юуны төлөө энэ дэлхийд оршин байгаа юм бэ гэдэг энэ талаар ярилцсанаа. За тэгэхээр бидний амьдралыг энэ бурханд талархал өргөснөр бурхан бидний амьдралыг өөрчилнө. За энэ бол үнэхээр итгэлтэй. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх түн тэгвэл бурхны сайн тааламж төгс төгөлдөр хүсэл юу болохыг танин мэдэх болно. Ром 12-ын 2-р. Бид өөрсдийн зорилго үйлдэлтэй бодож тунгаах цаг гаргаж байх нь чухал юм. Хэлж бөөгмөн эргцүүлэн бод. Эзэн чамд алив бүхэнд ойлголт өгнө. 2 Тимоти 2:12. За ингээд одоо номынхаа оршил хэсэг рүү оръё. За энэний оршил бол зоригтой амьдрах аян гэсэн. Энэний тухай байгаамаа. За тэгвэл энэ номыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд бид 4 чухал зүйлсийн дагуу өөртөө хэрэгжүүлж номоос судлана. За 1-р уншсны дараа бодож тунгаая. 2-р нь ишлэлж хийжлэе. 3-р нь өөрөөсөө асууя. 4-р хэлэлцье гэсэн. За ийм 4 зүйлийн дагуу. За ингээд уншия. Энэ ном зүгээр нэг ном биш. Энэ ном бол амьдралын хамгийн чухал асуултын хариуг олж авах 40 өдрийн сүнслэг аяны гарын авлага юм аа. Бид юуны төлөө энэ дэлхийд амьдарч байна вэ гэсэн асуулт бол амьдралын хамгийн чухал асуулт мөн. Энэ аяны эцэст бид бурхны төлөвлөсөн амьдралын зорилгыг мэдэж илүү том дүр зургийг олж харна. Амьдралын хэсгүүд хэрхэн бидний амьдралыг бүрдүүлдэг болохыг ойлгоно. Энэ бүхний эцэст сэтгэлийн дарамтыг мартаж альва шийдийг түргэн зөв гаргаж амьдралдаа сэтгэл хангалуун байж хамгийн чухал нь мөнхийн амьдралд бэлтгэх болно. За бидний хүлээж байгаа 40 өдөр гэж байна. Өнөөгийн хүний дундаж насталт 25,550 өдөр. Энгийн хүний амьдралын хугацааг ийм тоогоор илэрхийлж болно гэсэн үг. Үүнээс 40 өдрийг биднийг үлдсэн амьдралаа яаж өнгөрөөгөөсөө гэж бурхан хүсдэг болохыг мэдхэд зориулах нь цагийг ухаалгаар ашиглаж байгаа хэрэг биш гэж үү? Библи бидэнд бурхан 40 өдрийг маш чухал хугацаа гэж тооцдог болохыг илэрхий өгүүлдэг. Бурхан хэн нэгнийг өөрийн зорилгын дагуу бэлтгэх бүрдээ 40 өдрийг сонгосон. Жишээ нь Ноагийн амьдралыг 40 өдөр орсон бороо өөрчилсөн. Синай ууланд Мосе 40 өдрийг өнгөрөөж өөрчлөгдсөн. Амлалтын газрыг туршуулад 40 өдрийн турш тандахдаа өөрчлөгдсөн. Голиатай холбогдох 40 өдрийн хэрэг явдлаас Давид сургамж авч өөрчлөгдсөн. Бурхны өгсөн хоолыг Илия идэж 40 өдрийн турш тэнхээтэй байгаагаа мэдэж өөрчлөгдсөн. Ниневе хотынхан бүхэлдээ гимшгэж боломж олгосон Бурхны 40 өдрийн турш өөрчлөгдсөн. Есүс 40 өдрийн турш цөлд амьдарч хүч чадлыг олсон. Дагалдагч нар Есүсийг дахин амьснаас хойш 40 өдөр хамт байхдаа өөрчлөгдсөн. За энэ 40 өдөр бидний амьдралыг өөрчлөх болно. Тус номонд тус бүрийн богино агуулга бүхий 40 бүлэг бий. Өдөрт заавал нэг хуудас уншаарай. Ингэж чадвал агуулга бүрийг өөрийн амьдралтай холбонд бодож тунгаах цаг зав гарна. Библиэд ингэж өгүүлдэг. Энэ үеийн явдал бүү нийцэгтэн.
Харин Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламж, төгс төгөлдөр хүслийг батлахын тулд оюун ухаанаа шинчлэн өөрчлөгдөх түн. Ром 12:2. Энэ номыг уншсан хэдий ч амьдрал чинь өөрчлөгдөхгүй байгаа бол шалтгаан нь дараах агуулгыг унших гэж хэт яарснаас уншснаа бодож тунгаах цаг завгүй байсныхан сурч мэдснээ хэрэгжүүлэлгүй дараагийн хэсэгт яаран орох гэх нь буруу. Иймд зөвхөн уншаад зогсох биш, харилцан нөлөөл, тухайлбал чухал хэсгийн доогуур зурж төрсөн бодлоо сул зайд бичиж тэмдэглэл. Энэ номыг өөрийн болго. Энэ ном таних байх ёстой. Надад хамгийн тустай байсан ном гэвэл зүгээр уншаад л орчихсон ном биш. Уншингаа төрсөн бодол санааг тэмдэглэсэн номнууд яах аргагүй юм уу? Амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд мөрдөх 4 чухал зүйл. Хичээл бүрийн төгсгөлд миний амьдралын зорилго гэсэн хэсэг бий. Энэ хэсэг дараах дэд хэсгээс бүрдэнэ. Бодож тунгай. За үүнд энэ бол зорилготой амьдралын зарчмыг хураангуулсан хэсэг тул тухайн өдрийн турш давтан бодож тунгаагаарай. Паул Тимотед хэлсэн нь миний юу хэлж буйг эргцүүлэн бод. Учир нь эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө. 2-р Тимот 2:7 гэсэн ишлэл байна. За 2-р зарчим нь ишлэл чэйжлээ. Тухайн бүлгийн үннийг өгүүлж байгаа Библийн ишлэл бий. Амьдралаа дэвжээнд дэвшлүүлэхийн тулд Библийн ишлэл чэйжилж даадах нь маш чухал. Ишлэлийг жижиг хуудсан дээр бичиж байнга авч явангай чэйжлээрэй. За дараагийнх нь өөрөөсөө асууя гэсэн зарчим байгаа. Энэ асуулт номноос уншсан агуулгыг цэгцэлж, утгыг нь тунгааж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тустай. Асуулт бүрийн хариуг номын сул зай эсвэл тусгай дэвтэрт бичиж тэмдэглээрэй. Ингэснээр бид бодол санаагаа хамгийн сайн зэвслэх болно. Хэлэлцэх асуулт. Нэг юм хэд хэдэн найзтайгаа хамт 40 өдөр энэ номыг уншихыг зөвлөе. Ганцаараа аялах тийм ч сайнгүй. Хамтрах хүнтэй эсийн бүлэг болж цуглаад уншсан агуулгын талаар хэлэлцэж санаа бодлоо солилцох нь зүйтэй. Ингэвэл бид илүү түргэн бас үндэс баттай өсч өндийн. Сүнсээр жинхэнэ өсөхийн төлөө бид ганц биеийн хүчинд дулдуулдах биш, хамт олонны хүчинд найдах ёстой. Бурхны төлөвлөсөн бидний амьдралын зорилгыг ойлгох хамгийн сайн арга бол Библийг судлах явдал юм а. Иймээс энэ номонд 1000 орчим ишлэлийг Библийн 15 өөр орчуулгаас авч ашигласан. Ингэх болсны учрыг дэлгэрэнгүй тайлбарлана. За дараа нь би энэ номыг таны төлөөх залбирал гэсэн хэсэг байна. За зохиогч таны төлөө залбирал гэсэн хэсэгтээ би энэ номыг бичиж байхдаа таны төлөө залбирсан. Таныг энэ дэлхийд илгээсэн Бурхны зорилгыг олж мэдснээр итгэл найдвар, эрч хүч, түүнчлэн баяр хөөргийг мэдрээсэй гэж залбирсан. Үүнтэй юу ч зөөрлөшгүй. Ирээдүйд тань тохиолдох бүх агуу зүйлийг би мэдхийн хувьд маш их догдолж байна. Надад ч бас тийм зүйл тохиолдсон бөгөөд амьдралынхаа зорилгыг олсноос хойш би өөрчлөгдсөн. Үр ашгийг нь би мэдэх учир таныг 40 өдрийн турш сүнслэг аяныг нэг ч өдөр алгасалгүй үргэлжлүүлээрэй гэж зөвлөмөр байна. Таны амьдрал тэр зэргийн хугацаанд эргэцүүлж тунгаах үн цэнтэй өдрийн төлөвлөгөөгөө зохио. Хэрв та эргэлт буцалгүй шийдсэн бол амлалт бичигт хамтдаа гарын үсэг зураарай. Ингэх нь маш чухал ач холбогдолтой. Энэ номыг хамт унших хүн байгаа бол бас гарын үсгийг нь зуруулаарай. Бэлэн үү? За хамтдаа аянд гарцгаая. Амлалт бичигт би Бурхны тусламжаар 40 өдрийн амьдралыг миний амьдралыг төлөвлөсөн Бурхны зорилгыг олж мэдэхэд бүрэн зориулах болно. За тэгээд анд нөхдийн үнцэн гэж байгаа. Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрв тэд хамтдаа очих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар багч унахад түүнийг босгох хүн үгүй тул хөөрхий.
Түүнчлэн хэрв хоёул хамт хэвдэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? Ганц хүний хэн нэгэн дайран дийлж чадхал хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасрахгүй. За энэ бол номлогчийн үгс байгаа. За бид юуны төлөө энэ дэлхийд оршин байна вэ? Энэ дэлхийг дагсан амьдрал бол үхмэл амьдрал. Ийм амьдрал нь модны хожуултай адил. Харин Бурхныг дагсан амьдрал бол үр жимст мод адил юм аа. Сургаалт үгс 11:28 дээр ишлэл байна. За дараа нь эзэнд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь эзэн байдаг хүн ерөөлтэйе. Учир тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчсан ногоон байж тэр нь ган гачгийн жил төгсөхгүй үр жимс гаргахаач болохгүй. Ирема 17-гийн 7-8 дугаар ишлэл. За ингээд бид энэ номныхоо оршил хэсгийг яг зохиолчийн агуулга санааг алдагдуулахгүйгээр ингээд та бүхэнд танилцууллаа. За тэгэхээр дараагийн хичээлээс энийг уншиж өөрийнхөө амьдралд хэрхэн сайн зүйл тохиолдсон талаар та бүхэнтэй хуваалцсан. За ингээд энэ номны маань дараагийн бүлэг бол бүх зүйл Бурханаас эхэлдэг гэсэн бүлэгнээс эхэлнэ. Тэгээд та бүхэн бас энд сонирхож үзээрэй. За тэгээд энд л ингэж байгаа шүү дээ. Учир нь түүн дотор тэнгэр ба газар дэх бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн юм. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Колосе 1:16 гэдэг. Ингээд дараагийн номоос та бүхэнтэй хуваалцах болно. Ингээд та бүхэн хамт энэ номыг судлахын тулд манай сувгийг дагаарай. Та бүхэнд Бурхны ивэл дүүрэн байна. Амен.